За агаар цэвэршүүлэгч ажиллаж ихсэн байна. Одоо ингэж маш эрчимтэйгээр сорж цэвэршүүлж байгааг та бүхэн харж байна. Дорн сорж шүү дээ. Сайн байцгаана үзэгчдээ. Тэгээ өнөөдөр бид хоёр бас нэг чухал сонголт хийхээ өмнө та бүхэнтэйгээ бас нэг мэдээлэл хуваалцмаар санагдлаа. Тэгээ өнөөдөр бид хоёр гэр бүлийнхаа төлөө, өр хүүхдүүдийнхаа төлөө чухал сонголт хийх гэж байгаа учраас бас энэхүү бүтээгдэхүүний талаар мэдээлэл ойлголт авъя гэж мэргэжлийн зөвлөгчтэй ингээ хамт зогсож байна. Тэгээ энэхүү мэдээллийг бас ганцхан бид хоёр аваад зогсохгүй бас та бүгдийг ч гэсэн аваасаа гэж бодоод тэгээ одоо мэргэжлийн өмнөхөө зөвлөгөөг сонсъё. Тэгээд одоо яг ийм төрлийн агаар цэвэршүүлж авахын тулд ямар төрлийн ямар брэнд авах хэрэгтэй. За магадгүй өнөөдөр ингээ таны нэр санал болгож байгаа бүтээгдэхүүн давуу тал нь юу юм? Юугаараа давуу талтай нэг тодорхой мэдээлэл зөвлөгөө өгч. Тийм гадуур бол маш олон төрлийн агаар цэвэршүүлэгч байгаа. Тэр дундаас танай гэр бүлд өнөөдөр Philips Brand-ийн агаар цэвэршүүлэгчийг санал болгож байгаа. За энэ бол юугаар ялгаатай гэхээр ихэнх агаар цэвэршүүлэгч маань фильтрийн солих хүртэл одоо өөрөө тэгж ажиллаж агаар цэвэршүүлдэг байгаа. За харин Philips Brand бол агаарын чанар хэмжигч байгаа. Та бүхэн энэ дээрээс харах юм бол энэ хяналтын самбарыг тойрсон нэг тойрог байгаа. Энэ дээр улаан, ягаан, цэнхэр гэсэн гурван төрлийн гэрэл асдаг. За улаан гэрэл асж байхад бол агаарын бохирдол ихтэй байна гэсэн үг. За явсаар ягаан шилжээд цэнхэр шилжихэд бол агаар бүрэн цэвэршсэн байна гэж ойлгож байна. Одоо тэгэхээр энэ чинь автоматар тэр агаарын бохирдлыг өөрөө зүгээр мэдрээд өнгөөр хувиргаад ингээд харуулна гэсэн үг тийм. Өөр дээр бас гурван төрлийн хүчний тохиргоо байгаа. Тэрнээс гадна автомат тохиргоон дээр байгаа нөхцөлт яг энэ агаарын бохирдлоос шалтгаалаад хүчээ өөрөө зохицуулаад явдаг тийм онцлогтой байгаа л та. Тэгэхээр эн чинь бас нөгөө нэг одоо ингээд хасаалаа шүү дээ тийм. Тэгэнгүүт магадгүй юм улаан байвал одоо дотор одоо агаарын орчин маань нэлээд бохирдолтой юм гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр эндээс бас нөгөө метр агаараа хэр төвшөнд бохирдсон маяг одоо нөгөө мэдээлэл авч болох нь шүү дээ. Тийм ямар яг агаараар амьсгалаад байгаагаа энэ дээрээсээ хараад мэдчихэж болно. Тэгээд агаар цэвэршсэн байгаа та бүхэн ажилуулад байж болно бас цахилгаан зарцуулалт тийм их биш. За тэгээд салгаад орхисон ч болно. Дээрээс нь яг агаар яг иймэрхүү их бохирдолтой байгаа нөхцөл туурбай горимд нь шилжүүлж ажиллах юм бол маш хурдан хугацаанд агаарыг цэвэршүүлдэг байна. Манай гэр бүл одоо яг энэ агаар цэвэршүүлэгчийн талаарх одоо ойлголтыг бол бид нар бас одоо Улаанбаатар хот бол өөрөө гадаа одоо үнэхээр утаатай байна тийм. Бид нар өөрсдөө энэ дотор амьдарч чинь явж чинь энийг ингээд өөрсдөө мэдэрч байгаа тийм. Гэтэл би энийг ийм сонссон байхгүй. Гадна одоо агаар бидэрт нүдэнд харагдах юм бол амар гэдэг тийм үү. Гэтэл дотор одоо ажлын өрөө одоо гэр орон тийм ээ айл өрхийн гэр орон энэ агаар бохирдол 4-6 дахин их байдаг гэсэн юм би сонссон байхгүй. Энэ үнэн үү? Энэний талаар одоо бас мэдээлэл байна уу? Тийм тэр бол үнэн л дээ. Ягаад тэгэхээр бас гадаа байгаа агаар бас байнга сэлгэгдэж байдаг. Задгаа орчинд учраас тэгээд гэрт дотор бас яг тийм агаарын солилцоо гадаа байгаа шиг сайн явагдаж чадахгүй. За гадаа байгаа нөхцөлд бол хүмүүс утааны маск ч юм уу хаалт хэрэглээд өөрийгөө бас утаанаас сэргийлж болно. За гэрт бол яалтчгүй тэгээд агаар цэвэршүүлэгч зайлшгүй байх шаардлагатай байгаа. Тэгээд ихэнх тийм уушгины гаралтай зүрх судас тийм өвчлөлүүд бол агаарын бохирдлоос үүссэн байна. Дээрэс нь бүр одоо ингээд нөгөө агаар одоо энэ гаднаас утаа орж ирэхээс гадна одоо манайх одоо сая цэвэрлэгээ ингээд хийгээ үзэж байхдаа одоо гэр орны тавилга юмнууд бол бас ингээд бүр тортог болцсон байдаг байхгүй бүр ингээд амар ингээд тортогсан. Тэгтэл бид нар цонхоо хаагаад дотор талдаа өөрсдөө яаж агаараа цэвэршүүлж байх вэ гэдэг үүднээс бид тэр ийм агаар цэвэршүүлэгчийг бас авъя гэж бодоод байгаа байхгүй. Тийм дээрэс нь яг танай гэр бүлийн тэр асуудлыг бас бүрэн шийдэж болно. Бас утаа гэлтгүй бас гэр дотор бичил биетүүд тоосноос руу нэм бактериуд өвчин харшил үүсгэгчнүүд зөндөө байж яадаг. Тийм хүний нүдэнд харагдахгүй тийм бичил биетүүдийг бүр нарийн шүүдэг тийм шүүлтүүрийн агаар цэвэршүүлэгч байдаг учраас хүн утаа гэлтгүй бас бичил биетүүдийг бүр нарийн шүүж агаарыг цэвэршүүлдэг тийм чадвартай. Амтны хэрэглэдэг хүмүүс бүр амтны хэрэглэдэг амтны тийшээ хүмүүс бүр хэцүү байна шүү дээ. Тийм амтны гаралтай харшил бол хүнд их хүндэр нөлөөлдөг. Яг тэр үс ноосонд ямар хэмжээний бактери байдаг үлээ тэр болгоныг нарийн шүүнэ гэсэн үг. За би эцэгтэй хүний хувьд бас нэг юм тодруулж асуумаар байна. Тэгээ эцэгтэй нар бид нар бас амралтын өдөр ч юм уу гэр бүлийнхэнтэй цаг зав гаргахдаа бас нэг хуушур ч юм уу ер нь бол бас нэг шарсан урсан хаалт байх байж тээ. Манай гэр бүл хуушур дуртай гэр бүл ирсэлхөө. Тэгээ нөгөө өнөр нь одоо чинь ингээд нэг хувцснаас ч юм уу одоо өснөөс ч юм уу ер нь тэгээ нэг гэрийн одоо хөшиг одоо ямар нэгэн давуу материал нэг шингэчээд 1-2 хоногтой бол нэг тэр нэг хиншүү ироос өнөртэй байгаа юм шиг санагдаад байна. Тэр жоохон хэлтэй тийм. Тэгэхээр одоо ингээд
Яг одоо сайн хуушураа хийж явахдаа ч юм уу энийг хажуудаа ингээд залхачвал тэр нэг хиншүү ярус тэр үнэрийг одоо юу сороод авчих боломжтой болов. Тийм боломжтой энэ яг зөвхөн утаа гэлтгөө яг тэг агаарт нэгдэж байгаа уурын нэгдэл болгоныг шүүлтүүрээрээ дамжуул шүүдэг. Тэгэхээр утаа бол цэвэршүүлж байгаа ч гэсэн бас үнэрийг бүр янз бүрийн үнэр байж болж зөвхөн хиншүүч биш. Одоо хоолны үнэрнүүд байж болно шүү дээ. Ер нь тэгэл хүний хамт үнэрч байна гэдэг чинь тэргээр амьсгалж байна л гэсэн үг. Агаартай нэгдэж байгаа бүхэл юмыг шүүж гаргана гэсэн үг дээ. Энэ шүүлтүрийн хувьд хэдэн шүүлтүртэй ямар гормор ажилтдаг? Нэр дотор нь одоо ер нь ямар бүтцтэй вэ? За би харуулъя. За мэдээч яг энэ шүүлтүрийг салахын өмнө унтраах хэрэгтэй. Энийг төрүүлж явах ба. За тэгэхээр. Зя. Ингээд гурван давхар шүүлтүүр байдаг. За эхнийх нь бол ер нь том хэмжээний өснөөс ч үүд юм уу те том хэмжээний тоосыг шүүхийн сэтгэн шүүлтүүр байна. Зя. Дараагийн давхарт одоо яг манайхны хэлж заншснаар нүүрсэн шүүлтүүр буюу карбон фильтр байгаа. За энэ харах юм бол ойртоод харах юм бол их нарийн нүүрсэн ширэхгүй байгаа. Тийм байна те дотор нь. Тийм энэгээр нөгөө нэг үнэр утаа бүх юм чинь шүүлж агаарт байгаа. За энэ нэг шүүлтүүр байна. За хамгийн цааталт нь хамгийн чухал буюу энэ Нарийн шүүлтүүр нь. HEPA шүүлтүүр байгаа. HEPA шүүлтүүр. За энэ бол яг агаарт байгаа жижиг бичил биет тоосонцор нэм бактерийг 9997 хүртэл шүүж чадна. Одоо энийг бид нар яг ихтэй сайн суйрлууллаа шүү дээ. Тэгээд шүүлтүүрээ одоо ер нь гэрийн нөхцөлд яаж цэвэрлэх вэ? Энэ юу ч юм хэлтэй. нэг бол солих боломжтой юм. Солих бол бүрэн боломжтой. Шүүлтүүрүүд за энэ хамгийн захад байгаа энэ бол хамгийн ихээр бохирддаг юм фильтр маа. За энийг нэг бохирдох тоолонд нь угаа цэвэрлээд өгч болно. Болохоо тийм. Энэ бохирдлоо хэд энэ дээр өөрөө бас команд алтаа зааж гарч байна. Ер нь бол ингэж болж байгаа. Одоо ингээд энийгээ гэртээ сайхан ажилуулж иртлээ шүү дээ. Нэг юм нөгөө нэг одоо бохирдоо болоо ягаа бол гэж одоо өөрөө одоо санаа зовх биш. Энэ дээр ингээл тэр нөгөө нэг тийм. Одоо анхааруулах мэдээлэл нь гараад ирэх болгонд нь цэвэрлэж байна шүү дээ. Тэгээд нөгөө хоёр фильтрээ бол ямар нэг цэвэрлэгээ хийх шаардлагагүй байхгүй. Тийм. Тэгээд Монголын нөхцөлд бол нэг 6 сараас 2 жилийн хугацаанд хэрэглэж болно фильтрээ. За дараа нь авлагт манай яг засаг үйлчлэгийн төв сервисээс захиалаад авч болно. Агаар цэвэршүүлэгч байхгүй бол агаарыг цэвэршүүлж яг амьсгал хөврийг уушиг маань өөрөө гүйцэтгэдэг. Тэгээд шүнжэнгөө ачаалсан өглөө бас их ачаалттай ядарсан тийм сэрдэг байгаа. За тэрэн зориулаад бас нэг юм шөний горим гэж байгаа л да. За та бүхэн яг унтрахын өмнө гэрлээ унтрааснаас хойш 3 секундын дараа энэ шөний горим нь итгэвчиж эхэлдэг байхгүй юу? Яг тийм. Харанхууд итгэвчдэг. Харанхууд итгэвчин. Бас нэг юм тодруулмаар. Тэгээд энэ бүтээгдэхүүн одоо гэртээ ингээ баян ингээд би бол залах хэрэгтэй юм гэж ойлгож чинь тий. Тэгтэл нэг юм дүнгэнсэн нэг юм цаагаар ингээ нэг хүний тархийг одоо ядраасан ч юм тийм дүнгэнсэн дуу одоо гарах уу одоо дуу чимээ ямар байд юм бол дуу чимээ энэ бол асаалттай байгаа байхгүй. Аль эхлээс бичлэг эхлэхэд асаалттай гэсэн ерөөсөө бараг дуу чимээ байхгүй. Түрүүнээс хойш бид гурав ч бас цэвэр агарт юм байлцсан шүү. Дүнжаач би бол ингэ ч юу бүр ажиллаж байгаа ч юусэн бодсон шүү. Ямар нэг юм сенс мис би одоо ингэ нэг юм одоо ажиллаад энэ гэрэл авсан байгаа гараад ажиллаж байгаа нэг юм харах юм байна бараг. Тийм. Одоо нөгөө шөний горимдоо шилжээд ирэхээр одоо энэ гэрэл ерөөсөө байхгүй болчихно. Дуу чимээ өшөө багасна гэсэн үг. Тэгэхээр нөгөө ингэ шүн унтчихт нэг юм одоо сурт мортны гэрэл халтаад байдаг шүү. нэг жижигдэхгүй ингэ нэг жижигэн ногоонч байна улаанч нэг гэрэл ингэ нэг халтаад байдаг шүү. Тэр тийм одоо юу бол байхгүй тийм шүү. Тэр ч бас жоохон тэрхтэлтэй. Тэгээд яг шөний горим шилжээд өөрөө унтсан тохиол гэрэл байхгүй болно. Дуу чимээ багасна. За тэгвэл одоо эн чинь шүн ингээд гэрэл авахгүй байна гэдэг бол 5 дох тий. 5 дох байна. Одоо оройн унтууд бол тусдаа миний хамгийн зөв үүрэг гэх юм бол энэ улаан сэгнүүд байдаг байхгүй юу? Шинэ гэрэл сая өөрчлөгдсөн. За ингээд түрүү ажилласнаас хойш ингээд агаар цэвэршээлээ гэсэн үг. Тун удахгүй одоо ингээд буцаад цэнхэр болоод. Манайх ч одоо ер нь бидний сая нөгөө нэг юм бичлэг хийхээс өмнө бол нэлээд агарын бохирдолтой байсан байна шүү дээ. Түрүү яг нөгөө бидний гэрэл ярьж хад улаан байгаад байсан шүү. Одоо ингээд ягаан болж ингээд чинь ингээд нэг орчин маань ахгүй цэвэршээ. Яг ажиллаж байгаа гормоосоо шалтгаалаад дуу чимээ болон цахилгаан зарцуулалт өөр байгаа. Гэхдээ яг сүүлийн үед гарч байгаа Philips брендийн агаар цэвэршүүлэгчнүүд маш бага цахилгааны зарцуулалттай. За дээрэс нь хамгийн чангатай ихэд 33 децибелийн дуу чимээ гаргаж ажилладаг. Манайх нь агаар цэвэршүүлэгч гэхээр одоо зөвхөн утаа шуудаг, өвөл хэргэлдэг гэж ойлгодог. За тийм биш, яг жилийн 4 үйлрэлт таарн. Дээрэс нь яг харшлын эсрэг горимтой байгаа.
өөр дээрээ. Яг тэр горим дээрээ шилжүүлэхэд бол харшил үүсгчээс 100% хамгаалж байна. Өөр дээр харшлын горимтой юм. Тийм харшлын эсрэг гэсэн тийм горим байгаа. Сайн нөгөө хүчээ тохируулна шөнийн горим дээр нэмэгдээд. Энэ дэрсэн дээр нөгөө 3 тоон юуг зааж байгаа. За энэ яг энэ гол хэсэгт бол үндсэн горимоо зааж байгаа 1 2 3 гэсэн хүчний 3 тохиргоотой дээрэс нь автомат тохиргоо нөгөө харшлын эсрэг шөнийн горимгээ шилжүүлж болно. Дээрэс нь хүүхдтэй нөхцөл энэ чи газар тавигдчихж байгаа шүү дээ. Хүүхдүүд ч очиод хурцдаг нь мэдээж тооч скриптэй. Яг конов тарахгүй. Тэгэхээр тохиргоо алдагдуулж магадгүй энэ хүүхдээс хамгаалсан чайлт. За гурлаа энд нэг сонирхолтой туршил хийж үзье. Тэгээд агаар цэвэршүүлэгчээ тойруулаад ийм шилэн хорог байршуулсан байгаа. Одоо ийш утаа шахаж оруулаад яг яаж цэвэршүүлж байгааг хамтдаа харцгаая. Тэгээ над ч гэсэн бас одоо энэ бол үнэхээр сонирхолтой санагдчих. За шилэн хоргондоо бол дүүртэл нь утаа шахсан байгаа. Одоо яг залгаад яаж сорохыг юм бүгдээр яг хамтдаа харцгаая. За тэгээ. За агаар цэвэршүүлэгч ажиллаж эхэлсэн байна. Одоо ингэж маш эрчимтэйгээр сорж цэвэршүүлж байгааг та бүхэн харж Баруун байна. сарч шүү дээ. Тэгж. Энэ бол одоо зүгээр энгийн горим дээр байгаа. Нөгөө турбо гэдэг биш. Зүгээр энгийн дээр ихэд ийм хурдан. Нэг 20 секунд орчмол боллоо шүү дээ. За үнэхээр эргэлзэх юм бол алгаа. За энэ хорон дотроосын утааг бол ерөөсөө юу вэ? Бараг 20 секундэд шүүгд дуусгасан шүү дээ тийм. Тэгсэн хэрнээ нөгөө гэрэл маань улаан хэвээрээ байгаад гэдэг юм явж шүү дээ. Тэнд яг хүний нүдэнд ил үзэгдэж байгаа утаануудыг сороод цэвэршүүлсэн ч гэсэн нөгөө л нүдэнд үзэгддэггүй харагддаггүй тэр бичил биет бохирдлууд одоо шүүгцээр байгаа гэсэн үг л дээ. Нүдэнд харагдахгүй нэ байж л байна л гэсэн үг байна шүү дээ тийм. Байгаа. Тэгэд яг энэ байдал нь бол гадаах бохирдол, гэрт бохирдлыг бас давхар харуулж байгаа гэсэн үг. Гэрт дотор хэдий яг юм утаагүй байсан ч гэсэн баг бичил биетүүдийг шүүсээр байдаг гэсэн үг л дээ. Энэхүү бүтээгдэхүүний талаараас ингээд үзэгч маань олон сайхан мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тэгээд бас энэхүү бүтээгдэхүүнийг сонирхож байгаа олон үзэгчид байгаа гэдэгт итгэлтэй. Тэгээд Next-ийн ер нь аль салбараас очиж авах вэ? Тэгээд ер нь хаанаас яаж очиж авах талаар бас жоохон үзэгч маань мэдээлэл өгвөл одоо манаас хэрэгтэй. Манай Улаанбаатар хот болон орон нутгад бүх салбар дэлгүүрээс авч олон зам мөн гэрээсээ гарах боломжгүй бол Next цагийн маань манай онлайн сайтаас худалдаа авалт хийж болно. 7719 99 гэсэн дугаар руу залгаад захиалгаагүй шууд гэртээ хүргүүлэх боломжтой байгаа. Хөдөө орон нутагт ч гэсэн хүргэлтээр Хөдөө орон нутгийн манай бүх салбар дэлгүүрүүдээр агаар цэвэршүүлэгч маань худалдаалагдчих байгаа.